Сэндийн энх бат контрол комендатор нэвтрүүлэг лав гараг бүр 20 цаг 30 минут. За сайн байцгаана ирэх хүнд үзэгчтэй комментатор төлөв шинэ дугаарыг хэлж байна. За энэ удаагийн дугаараар бид бас Япон хүн гэж хэн бэ? Япон орн гэж ямар орн бэ? За Япон улс хөгжилтэй улсын нууц юу байна? Биднээс ялгаатай нь юу байна гэсэн сэдвээр ярилцахаар Япон судлаач Төмөрбаатар, орчин удаагч Төмөрбаатарыг студид орж ирээд байна. Та сайхан тусч байна уу? За сайхан тусч байна. Сайхан тусч байна. Тусч байна. Та бүтэс бас хэдэн жилийн өмнө ингээд Москвагийн одоо их сургуульд бас оюутан байсан. Тэс орж байсан. Та тэр үед та Японд үзэж байлаа шүү дээ. Тий, одоо энэ чинь бараг л одоо 40-50 жил өнгөрч байна шүү дээ, тийм ээ. Түүх болгон тий. Тий. Тэгээ энэ батвтер бол одоо хүүхэд 18 настай байхдаа би бол бэлтгэл очоод өөрөө бол одоо МГУ-гийн Япон хэлний ангид давгаа байсан, төмөр хоёг байсан тийм ээ. Миний мэдхээр. Одоо бас хүмүүс асуудаг юм. Яг тэр үеэс яагаад Японыг тэр үед Японд үзчихсэн юм бэ гэдэг. Тэр чинь бол Монгол Японы харилцаа бол 1970-ад оны дунд сүүл үе шүү дээ. Монгол Японы харилцаа бол хэдийгээр 1972 онд дипломат харилцаа тогтсон боловч нэг их юм өргөн харилцаа байгаагүй тийм. Гэхдээ яагаад Япон хэл залуучуудыг сургаа гэдэг их сонирм. Одоо бүр асуудаг. Нэлээд олоод одсон шүү. Тэгэхдээ тэр үе чинь жилд нэг курст 2-3 хүүхэд энэ төр. Тэгээд нийтээрээ бол 10-аад хүүхэд залуучууд бол байсан. Тэгэхээр би ярьдаг юм л да тухайн үед 1970-ад оны сүүл 80-ад онд Монголын засгийн газар Монголын удирдлага бол ер нь дорн зүг рүү цонхооны гэсэн бодол байсан юм шиг байна. Байсан юм шиг байна тий. Тэгээд хүмүүсийг бэлддэг. За тэгээд харсан чинь мэрэгжилтнүүд гэсэн чинь ердөөсөө орос хэлтэй, за яг хятад хэлтэй, за англи хэлтэй гол газруудад Япон хэлтэй хүн бол байна шүү дээ. Их цөөхөн. Байхдаа бол ахмадууд нeenүгөө хэлэхэд бол бас өвөр монгол хүмүүс байсан байхгүй юу? Яг үндэсний боловсруулч байгаагүй. Тийм учраас тухайн үеийн Монгол улсын удирдлага бол энэ талаар бодож исэн юм шиг байна. Тэгээ бидний хийдэн хүүхдүүд Москвагийн их сургууль мөн тухайн үеийн нэрээр бол Ленинградын их сургуульд бас Японд сурч байсан. Манай Батбаяр одоо Кубад элчин сайд хийж байгаа сая ирлээ шүү дээ. Тэр бол хэдэн залуучуудаа сурч ирсэн. За тэгээд одоо Япон хэлтэй одоо яг ингээд одоо сураад ноцолдоо 40 жил болно гэдэг бол бас тийм. Тэгвэл юу шүү дээ. Ирээд Япон хэлтэй Япон хэлээр бол ажил болоод нэг хэсэг байгаагүй шүү дээ. 70-аад он, 80-аад он. Тий. Тэр чинь бүр сүүлд байхгүй юу? 89 онд 1989 оны 1-р сард одоо 30 жилийн өмнө Монголын ард үед ажиллаж байсан тийм. Анх удаа Японд богино долгионоор радио нэвтрүүлэг Япон хэлээр бид нар хийж эхэлж байсан. Тэр бол одоо энэ Японы Хэйсэй 90 гэж яг 1989 онд эхэлж байсан. Одоо сая дуусаад шин цаг тоолол, шин он тоолол эхэлж байна. Шин эзэн хаантай болж байна. За манай Монгол улс бас арчлалын замд орсноор бас 30 жил болсон. Яг энэ 30 жилдээ давхцдаг. Тий, энэ 89 оны 1 сард бид нар Япон руу богино долгионоор нэвтрүүлэг эхэлж ийсэн. За тэрийг бол би анх хийжсэн хүмүүс юм тий. Тэгэхээр энэ 30 жил бол их юм чухал 30 жил Монгол Японы харилцаа. За тэгээд Японтой холбоотой манмитийн улсуудын хувьд бас яг миний хувьд бол бас их чухал 30 жил байхгүй юу. Тэгээ 89 оноос энэ 2019 он хүртэлх 30 жил. Өмнө нь бол тэр 70-аад он, 80-аад онд Япон хэлтэй хүмүүст бол ажил бол нэг тийм олддгүй байсан. Япон хэлтэй улсууд бол одоо тэр орчуулагчтай холбооч гэдэг юм уу нэг иймэрхүү газруудаар л ажилладаг байсан. Тийм эс. За өөрөө бол бас санжин ер нь бол ингээд Япон улстай Японы одоо Япон Монголын соёлын харилцаанд бол бас хүнтэй өвнөр оруулж байгаа хүн судалгааны орчуулгын ингээд олон бүтээл хийж байгаа. За сумоо би тэрний зүгээр нэг хэсэг шаарддаг байхгүй тий. Сумыг танилцуулах, тайлбарлах тийм ээ. Гэхдээ би одоо бас сумаг ус боддог шүү. Та бүхэн одоо сумгийн тухай ярихгүй. Гэхдээ би бол сумаа гэж боддог. Сумаа бол одоо ингээд бас Японы одоо зан заншил уламжлал энэний одоо аюу том илэрхийл гэж байгаа байхгүй. Яг бол энэ сумо бөхөө дамжуулаад бас юу гэдэг монголчууд бас Японы тухай их олон зүйлийг мэддэг болсон. Зан заншил уламжлал тийм ээ.
Таны жишээлбэл би тайлбарж авах сонсоод бас ингэ боддог байхгүй. Ерөнхийдөө зүгээр нэг одоо байгаа зүйлийг тэр давчлаа энэ давчлаа гэхээс илүү одоо тийм уламжлалын соёлын одоо түүхийн зүйл ярих тэр их өгөөжтэй үр дүнтэй санагддаг гэсэн. Тэгээ яа харахгүй өөрөө чи хэлдэг бол үнэ. Одоо энэ сая би хэллээ тийм ээ 1990-ад оноос 1989 оноос өнөөдрийн 2019 он хүртэлх энэ 30 жил бол маш чухал. Одоо ардчлалын 30 жил гэж болно. Монгол Японы харилцаанд бас чухал 30 жил болсон. За яагаад Японыг онцолж ингэж ярих гэж байна гэвэл бид нар одоо 90-ад оноос ардчлалын зам руу ороод бас эдийн засгийн хувьд жоохон бодлоо шүү дээ. Жоохон хэцүү. Энэ үед бол Япончууд хамгийн түрүүн бол гараа сунгасан. Тий одоо энэ захлаас станц байна. Зөндөө. Одоо энэ нийтийн тээвэр байна. Тий. Тэгээ одоо энийг би нэг тийм үе шат болгох гэдэг байгаа байхгүй. Эхний үед бол Японч монголчууд гайхаад Японоор нэг сайн мэддгүү. Ингээд тусламж ингээд өгөөд эхэлсэн. За баярлалгүй яг. Тэгтээ за энэ нэг учир бий. Ягаад гэвэл энэ чинь газар нутаг байх таа. Тийм ээ. Ер нь нэг санаа цаана байж л таараа. Нөөж ирэх гэж байна. Тий. Зөндөө ярьжсэн шүү дээ. Тэгээд явандаа ингээд байсан чинь үг бай. Энэ ард түмэн чих сонин ард түмэн байна. Тэ? Яг тэр 90-ад оны сүүл үеэс одоо сумо одоо гарч эхэлсэн. За монголчууд Япон руу явж эхэлсэн. Ингээд уулзаад танилцаад ингээд эхэлсэн чинь ондоо ард түмэн байна те. Энд чинь зүгээр нэг тусламж нь бол сэтгэлийн тусламж байсан биш үү гэж яриад эхэлсэн. За тэгээд тэндээс монголчууд Японыг их сонирхоод эхэлсэн. Тэ. За энд бол яг миний өөрийн ажил бол маш их болж эхэлсэн. За сумогоор тайлбарлаж өөрөө чи хэлдгээр тэр спорт тэмцээн уралдааны тайлбараар дамжуулаад маш их соёл яаж штэ түүх соёл. Тэгээд би өөрөө их баяртай байдаг. Юу гэхээр за би нэг багсаг мэдлэг хуримтлал болсон. Багсаг юм хийн, ном орчуулна. Тэрийг ард түмэнд хүргэнэ. Ингэж хүргэх бол тийм амар биш. Өөрөө бол мэдж байгаа шүү дээ, тийм ээ. За номыг бол унших сонирхолтой нэг сөхөө хүн худалдаж авна. За миний яриа өөрөөг бол тохиолдоор сонссон хүмүүс жоохон хүрнэ. Гэтэл ард түмнийг тэр чигээр нь тийм ээ нэг студ цуглуулж хагаад ярина гэдэг бол энэ сум аахгүй. Нэг хэсгөө тийм байсан шүү. Тийм байсан. Бараг ерөнхийлөгчөөс авахуулаад жирийн малчин жирийн дунд сургуулийн сурагч хүртэл үзчихсэн. Тэн дээр надад тийм боломж гарч байгаа байхгүй. Тэгээ тэрүүгээр бол би өөрийнхөө мэддэг харсан үнсэн зүйлээ бол ярих юм бол гарсан. Нэгдүгээрт, хоёрдугаарт яг энэ аудитор энэ студиэр дамжуулаад нэгэн зэрэг одоо энэ ард түмний тухай хэлэх ийм боломж нь гарсан байна. За тэгээд одоо бол тийм ээ. За тэгээд нэг хэсэг 2010-ад оны үед би аялын нэвтрүүлэг хийгээл тийм ээ. За энэ гейша гэж юу юм, кимоно гэж юу юм. За энэ одоо алтан сүн гэж юу юм ингээл ийм сайхан юмнууд ингээл танилцуулаад ихэл маш их сонирхож байсан. 2010-ад оноос эхэлсэн. Гэсэн одоо энэ 2019-2020-ад он болсон чинь тэрийг бас сонирхоо байж эхэлж байна. Яг бол мэдээлэл маш их болж дэлгэрсэн байна. Өөрсдөө бүр явдаг боллоо. Тэгээ одоо нэг жишээ хэлье. Жилд Японоос Монгол руу нэг Япон хүмүүс нэг 20,000 гаруй хүн тэрнээс жоохон илүү гарч байгаа л да. Ирдэг болсон. Нилээ ихсэж байна гэл. За жуулчлалын тоо. Тий, одоо 10 жилийн өмнө бол тий. Тэгтэл Монголоос бол за нэг 2 3 4 5 мянга гэсэн. Тэгсэн чинь өнөөдөр Япон руу явж байгаа монгол хүний тоо Японоос ирж байгаа Япон хүний тооноос илүү гарч байна. Тэр юу хэлж ийм гэхээр бол Японы тухай мэдээлэл маш ихтэй. Зүгээр айл болгонд Япон руу явдаг хүн одоо бий болж байна. Тэ? Нэг айл үзэхэд бүгд Япон яваад үзсэн айл болгонд байна. Тэгсэн чинь одоо өнөөдөр юу сонирхож эхэлж байгаа нэхэр миний ярьдаг, миний үзүүлдэг юм бол хоошоо болцсон. За мэднэ туураад байгаа. Наадах чи сонссон, тааж ярьжсэн. Нүдээр үзсэн. Тэр очоод үзсэн, амтлаад үзсэн. Сонсцсон дууг чинь тийм. Тэр гоё байгаль чи яваад үзсэн. Өнөөдөр юу гэхээр яг өөрөө чинь түрүүн одоо битээр ийм юм ярих гэж байна гэдэг чинь энэ Япон хүн ямар учиртай. Япон яагаад ийм хөгжилд хүрчв? Тэгээ Япон хүн гэж ер нь Япон хүн хэн бэ? Тий. Тэгээд өөр яг Монгол хүн очоод үзэхээр зөв ер нь очоод үзээд хараад ойлгочихно гэж бодож байна л дээ. Ойлгохдохгүй байгаа байхгүй. Чинь даалд байна шүү дээ. Олон жил Монгол хүн гэдгийг ер нь дэлхийд дахин хэлдэг. Их тийм таавар маягийн орон байна. Таавар маягийн үндэстэн байна гэдэг. Тэгэхээр одоо тэрийг хэлэх цаг нь бол болчиход байна. Тийм. Тэгэхээр би бол бих богинохон хариулт хэлдэг. Жишээлбэл Япон хүн гэдэг дээр биш. Япон орн яагаад ийм сайхан хөгжсөн бэ? Энэ нийгэм яагаад ийм сайхан нийгэм болсон бэ? Тэгэхээр би энэ дээр нэгдүгээрт их богинохон хариулт хэлдэг. Наа чи их амархан шүү дээ гэж. Юу гэхээр зүгээр хүн амьдрнаа гэдэг бол те сайхан нийгэм байгуулнаа гэдэг бол те тодорхой дүрэн байдаг.
хууль байдаг юм те. Их маш зөв, маш одоо бүх нийтийг хамарсан, бүх нийтийн төлөө зөв хууль журмыг ингээ бий болгож байна. Тэгэл тэрийг баримтлаад болоо. Дөрмөл баримталтай. Бүрмөр юм. Одоо жишээлбэл ёс зүй гэдэг нь яагаад ийм ёс зүйтэй байна гэж. Зүгээр л хүний л баримталдаг ёс зүйг баримталж байгаа шүү дээ. Яагаад гэвэл өөдөөс явж байгаа хүнд зай тавиад өгчих. Тэ? Чи нэг хүн чамайг баярлуулсан бол баярлалаа гэж хэлчих. Тийм ээ? Хүний өөдөөс инээж. Ердөөс ийм л энгийн юмнууд байдаг байхгүй юу? Тэгэхээр манайхан үг бай тэнд нэг чухал юм байна гэхээр чухал юм ердөөсөө байхгүй. Хүндээ байна. Тэ? Ердөөсөө хүний баримталдаг дүрм журм зүгээр энэ бол тэгээд товчхон бөгөөд зүгээр энгийн хариулт. Тэгээд цаашаа гүнзгий орох юм бол ярих юм зөндөө байна л да. Тийм ээ? Би одоо бас яг өөрөө бол Япон орныг одоо хөндлөн голдвол одоо энэ 40 жил одоо хэрсэн олон удаа явсан. Олон удаа явсан. Сэтгүүлчийн ажиллаар ч гэсэн тийм. Сэтгүүлчийн ажиллаар. За би одоо юу гэдэг юм бас тодорхой сая өөрөө хэллээ шүү дээ. Айд болохоос Япон очиж үзсэн хүмүүс байна. Бас хэдэд удаа очиж ирсэн. Тэгээ зөвөр одоо миний хол одоо ажилт байхгүй юу тий. Тэгтэл би ингэж харсан. За Япон орны хөгжлийн зөв санал нэг нөтөж гол нууц нь хүндээ байна. Хүндээ байна. Тэгэхэд би хэдэн жилийн өмнө очиод үзэж байхад бол нэг юм би хэлжсэн бас урднаас ярьсан дортой хэлжсэн юм 5 настай хүүхдүүдийн хичээл номыг орж хад үзэж илаа. 5 настай хүүхдүүд хичээлд ороход биш үү? Өдөртмөн сонин ашиглаж байна. Тэгэхээр өдөртмөн сонин ашиглаж чаддаг болно гэдэг 5 настай хүүхдүүд бол ерөөсөө одоо манай оюутнуудын хийж чадахгүй зүйл. Манай оюутнууд хөвшөөгүй шүү дээ. Тэгэхээр энэ сургалтын хөтөлбөр харгаанд шүү дээ. Энэ хүүхдүүдийг энэ мэдлэгтэй болгох, чадвартай болгохыг багаас нь бэлддэг. Тэгээд тэр хамгийн гол нь тэр хүүхдүүдийг бэлдэж байгаа хүмүүс харсан чи багш нар гэдэг бол ерөөсөө юу вэ? Хамгийн гол хүмүүс байна. Тэ? Багш нарын чинь одоо Японд бол асар өндөр үнэт юм шүү дээ. Тэгнь. Тэгэхээр өөрөө бол бас яг л зөв л анзаарсан байна л да сэтгүүлч хүний нүдээр. Тэ. Одоо бас л одоо монголчуудын асуудаг гол юм тэр. За одоо яг л бас яг монгол хүний бас аргаа барсан үг байна л да хэлж байна. За одоо би өнгөрсөн гэдэг. Миний үеийнх одоо бид нар ч бол 60 гарч одоо өнөөдөр бас тэгж яриад байна шүү дээ. Нэг. Одоо би өнгөрсөн. Одоо энэ хүүч гэсэн бас одоо за нэг ач зээгээл нэг аятайх нийгэмд амьдруулах юм. Тий, үлдээх юмсан тий. Тий. Тэгэхээр тэхийн тул түн рүү одоо яах вэ? Тэгэхээр бол одоо энэ би одоо сүүлийн үед бас ярьдаг болчиход байгаа. За яг энэ Монгол улсыг хөгжүүлэхэд тулд Монгол орноо сайхан болохын тулд энэ улс төрч худлаа яриад байгаа юу гэхээр за нэг 5 тэрбум доллар байх юм бол 10 тэрбум доллар авахын тулд Монгол орныг би сэф хийтэл босгоно гэх. Тэр худлаа. 20 30 40 100 тэрбум доллар байсан ч гэсэн сэф хийтэл босохгүй. Ердөөсөө хүнээ өөрчлөө биш тий. Хүнээ өөрчлөөгөө энэ нийгмийнхаа тийм одоо түрүүний ярьдаг тэр дөрмөө тогтоогүй. Тийм сайхан нөхцөл бий болгоогүй цагт 200 тэрбум доллар байгаа ч бид нар бол сэф хийтэл босохгүй. Тэгэхээр одоо өөрөөр нь хэлдэг. Хүүхдээс эхэлдэг байх юм шүү дээ тийм ээ. Тий. Бага наснаас тий. Одоо би бол энэ тал дээр бол бас нийнүг хэлэхэд бол нэлээд мэдлэгтэй болж байна. Би жил болгоо явж байна. Одоо ч гэсэн ингээл энэ зунгат 2 3 удаа хүүхдүүд дагуулж явна. Аялал хийн. Тэнцээ уралдаан. Тэгэхэд бид байн харж явж байна. Миний мэдлэг бол улам нэмэгдэж байна. Улам батчаал байна тий. Ингээ батж байна. Би үзээгүйгээ хараагүйгээ мэдж байна. Нийнүгэ хэлэхдээ ч одоо бид нар монголчууд ер нь үзээгүй байна уу. Дараагийн жил ихтэл бол өөр юм л зөндөө юм гарч ирнэ. Тэгээ ингээд хараад хүүхдүүдийг хараад ингээд явж байхад бол шүү дээ. Хүүхдээсээ эхэлж байна. Зүгээр явбал энэ бол энгийн жишээ. За тэгээд би ингээд хүүхдүүдийг аваачаал Монгол Япон хүүхдүүд ингээд тоглуулаад тэнд байж байна л да гадаа. Тэгээ харж байхад би 2 3 жилийн өмнө нэг юм анзаарсан. Юу гэхээр ингээд тодорхой орон зай тоглож байна шүү дээ. Хашаан дотор ч юм. Тэгэхэд Монгол хүүхэд тэр юунаас гараад ийшээ зам руу гүйж гараад эсвэл тийшээ гүйж гараад идэх байхгүй. Япон хүүхд бол тэр тоглож байгаа нь адилхан. Хойлоо өсөрч хашгираад тоцолдоол ингээл те бүгдээрээ л сэргэлэн байгаа Монгол хүүхдчсэн Япон хүүхд. Гэтэл Япон хүүхд бол тэндээс гарахгүй байгаа байхгүй. Ягаад бол толгойд нь энэ бол тий юуны нийтийн газар тэр бол хувийн газар. Тэр зам руу гарч болдгоо гэдэг нь толгойд нь юусоо суудсан байгаа байхгүй. Монгол хүүхд бол суугаагүй. Тийшээч үсрээд ийшээч ягаал тэр хүүхд их муу хүүхд бол биш. Ягаад бол нийгэм тэгж юу гэдэг байхгүй. Тэгээд жишээлбэл би тэр нэг 5 хоног 7 хоног хүүхдүүдийг аялуулахдаа бас бол юм сурах гал байгаа юм л да тий. Тэгэл одоо болж игэл та нар байнга инээж явна шүү гэд. Одоо багшаа инээхээр яад гэгээд Монгол хүүхд асаагаад байгаа байхгүй тий. За тэгэл чи хараараа гэл. За тэгээд
хог нь одоо тэр хог дэрж байгаа юмгаа дандаа цунгандээ хийгээд тэгээд хогынсаа барахтаар хүмүүсээ цөмөрөө хаян шүүч гэдэг юм те. Тэгээд метрон дотор явж исэн чинь ингээ манай хүүхдүүд ингээ суугаад исэн чинь тэнд нэг цаас хитэж ингээ хуйлаад хайцсан цаас. Гэсэн нэг эмээ таягтай эмээ уучраад тэр цаасыг аваад цунгандээгээ явчих. Тэр хүүхдүүд гайхаад байхгүй. Эмээ хог аваад цунгалжлаа багшаа. Гэхдээ бүгдээрээ ийм байдаг учраас та нар өчигдөр хэлээд байсан шүү дээ. Ямар гой цэвэрх юм бэ? Ийм байдаг вөхөр хүүхдүүд нь толгоонд тасгээд юм орж байгаа байхгүй. Оо ийм байдаг юм байна гэж. Тэр нөгөө нэг одоо шил тэр багш нар нь бас хэлж илээ. Одоо ингэ хичээл орно шүү дээ. Одоо одоо юу гэдэг газар зүй хичээл ч юм уу ямар ч хичээл орсон бай. Төгсгөлд нь хүүхдүүдэд заав зөвлөгөө өгдөг. Одоо инээж гэдэгтэй адилхан тий. За гараад явахдаа зам хөндлөн гарахдаа ингээрэ за бороо орж ийн шүү тий. Ингээрэ гэж. Тэгээ энэ одоо юу гэдэг ингээд тийм эцэг ихийн тий. Одоо юу гэдэг ингээд ах их чинь одоо ийм одоо тийм хайрлсан инэрсэн үг нь бас ингээд хүүхдүүдийг бас ингээд явхад аягүй гоё болгодог. Тэгэхээр манайд болох тэр ингээд даалгавраа хийгээрэй гэж загнадаг юм уу тий? Одоо яг тэр даалгавраа хийгэр гэдэг чинь байна шүү дээ. Юу gaахгүй юу? Одоо юу юм л да хүүхдээр зогсохгүй залуучууд ер нь тэгээд томчууд дээр ч гэсэн бид нар ингээд байна. Мэдлэг рүү их тэмүүлж байна. Энэ бол буруу юм биш л дээ. Тий. Одоо залуучууд одоо энд Америкч байна уу, тэр Европч байна уу, Япон одоо Солонгост ингээд төгсөөд ирж байна. Маш их өндөр мэдлэгтэй маш их. Гэтэл эцсийн мэдлэг гэдэг чинь юу гэхээр амьдралын төлөө. Тэгэхээр чи амьдрахыг сурах хэрэгтэй. Тэр юмыг сурахгүй ичээд байгаа байхгүй юу? Одоо тэр цэцэрлэг рүү ярианд орё. Би бас манай эхнэр бас цэцэрлэг байгуулах гэдэг Япон хэв шинжтэй. Тэгээ маш их судалж байгаа бид нар. Тэгээ бид нар цэцэрлэгээр явж байгаа. Тэгээ цэцэрлэгийн эрхлэгчээс би асуудаг байхгүй юу? Асууж байгаа. Танад англи хэл зааж ийн гэж сонслоо. Яаж заадаг юм гээд. Тэгсэн чинь бид нар англи хэл зааж байгаа. Тэгвэл англи хэлний мэдлэг олох гэж заагаагүй. Тэг гайхаж байгаа. Та тэгэхээр юу болох гэж англи хэл зааж байгаа гэсэн чинь хүүхдэд 3 настай 4 настай 5 настай хүүхдэд уурах тархин одоо хөгжиж боловсролж ирсэн одоо ясаар хэлэх юм бол мөгөөрс маягийн ийм хатуужаагүй ийм яс. Тэгээд та адилхан ийм уурах тархин дээр ийм нарийн мэдлэг өгч болдгүй. Тэгэд та нар юу зааж байгаа гэсэн чинь одоо нөгөө өгүүлбэрийн бааз дуудлага юу яах юм одоо хөгжиж яадаг тий суурийг тавьж байна. Суурийг тавьж байгаа. Тэгээд сонирхлыг төрүүлж байгаа. Тэгээд жинхэнэ англи хэлнийхээ мэдлэгийг дунд сургууль руу орохоор хийнэ. Энэ их гоё юу байгаас тийм. Сая би бас ингээд хэлээ Нагая ороод энэ чинь манай дүүхэн хүүхэд ажиллаж байна. Одоо манай энэ хоёрын хүү одоо тэнд ажиллаж байна. Тэгээд тийш очлоо манай Аримка гэдэг хоёр хүүхэдтэй. Тэгээ хэлж байна. Япон орн бас сони юм аа гэж. Хүүхдний ханиад хүрэхтэр тэр юугаар имжлэх юм гэж. Хэзээ ч антибиотик хийхгүй гэж. Хүүхдийн бие организм саний хэлээд шүү дээ энэ эмзэг байгаа оюун юунд хамаагүй юм төлөвлөж болохгүй гэдэгтэй адилхан антибиотик ерөөс хийхгүй гэж. Яаж юм тэрээс тэр маш зөөлгөө аргаар имжилж байгаа гэж. Гарцаагүй тохиолдол хэрэгэлдэг байх л та тий. Тэгэхээр илж тэрийг одоо тэр хүүхдийг яаж хайрлах вэ? Тэр одоо бөмбөлгөө шүү дээ тэрийг одоо хөндөхгүйгээр одоо ингээл одоо тэрийг одоо яаж ингээл өндийлэх үү гэдгийг л анхаарч гэж. Харин юу болцсон хань? Одоо тэр чи өөрөө бас тэнд ажиллаж шүү дээ. Жилд заавал эрэгтэй эмэгтэй хинч бай одоо Японы иргэдийг бүгдийг одоо тэр урьдчилан зэрлэг үзэд хамааруулж байна. Усаас мөнгө авахгүй гэхдээ $50 төлөөд эрэгтэйчүүд нь $100 төлөөд эмэгтэйчүүд нь. Тэгэд энэ бол юу гэхээр бол сүүлд нэгээл хор тавдад усаад өчнөө сая бүх одоо хөрөнгөө зардаг биш. Тухайн үед арга хэмжээ авдаг. Одоо тэр нэг тогтолцоо өрөөд Японд. Одоо ийм одоо нэг ийм бүх юм тогтолцоо. Одоо нэг юм биш нэг ийм одоо манайхтай адилхан гинт одоо гардаг биш. Одоо гинт одоо өчтөр ингээд бороо ороод ингээд баахан үер болоод байх шүү дээ. Бүх хэвэн ингээд тогтолцоонд оруулсан. Одоо тэгэхээр өөрөө битэрийн яриад байгаа юм яг л энэ дээр ирж штэ. Хүүхдээсээ яаж ингэж өсгөж боожуулж төлөвшүүлж जैन тийм ээ. Нийгэм яаж болж юм тэгэхээр одоо Япон хүн гэж ямар юм бэ? Япон нийгэм гэж ямар юм гэдэг чинь бол одоо энэ. Тэ? Одоо нийгэм одоо сайхан нийгмийг байгуулахын тулд бүх юм одоо өөрийн мөн чанар зүй тогтолтой байгаа. Тэрэнд нь бий болгоод тэрэнд нь тохирсон хууль журмыг бий болгоцсон. Тэр нь одоо ер нь тэнд бол одоо төгс маягийн болцсон. Тэрийг өөртөө баримтлаад яваад байгаа. Ийм л учраас нийгэм бол их сайхан нийгэм байж байна гэд. Хэрвээ ямар нэгэн гажуудал бий болох юм бол бүгдээрээ засаад авчдаг. Гажуудлын хойноос одоо жишээлбэл манайхан ч энэ болохоо байлаа, тэр болохлоо байлаа. За мартна гэж гал мартцгаачдаг. Гэтэл Япон хүн бол яг тухайн үед сүйд болохгүй ч гэсэн мартдаггүй. Жирийн иргэд бол шаарддаг хотын даргаас. Тийм ээ.
мужийн дар захиргааны дараагаас ерөнхий сайдаас нөгөө юу болсон бэ? Сарын өмнө амласан юм юу болсон бэ? Энийг нийтээрээ шаардж чаддаг. Нэхэлтэй тийм. Энийг засна гэсэн та залруулна гэсэн яасан бэ? Дараагийн сонгуул дээр хэлж л байдаг. Яасан бэ? Та өөргөө биелүүлээгүй шүү дээ. Таныг бид сунгахгүй. Ийм юм нь бас тэр одоо нийгэм байна. Тийм ээ? Одоо иргэний нийгэм байна шүү дээ бас тийм. Одоо ард иргэд. Тэгээ одоо иргэний нийгэм гэхэр манайхан жагсад цугалж ингэж л байвал иргэний нийгэм сайхан байна гэдэг. Үгүй. Одоо нөгөө тооцоо бодох тийм ээ. Амлалтаа биелүүлэх тийм ээ. Тэрийгээ яг ёсоор нь хийж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ бүх юм нь одоо бий болцсон, тогтолцоотой болцсон. Энийг хөдөлгөгч, биелүүлэгч ард түмэн өөрсдөө тийм айхтар болцсон. Учираас өнөөдөр Япон бол ийм л байна л да. Тэгээ түүнээс ч тэнд нэг алтхаар дүүрэн уул байгаа ч юм уу эсвэл дэлхийд байхгүй технологи байгаа учраас тэд нар сайхан яваад байгаа юм ердөөсөө биш. Тэгээ өөрөө чи хэлдэг эцсийн эцэд явж байгаад энэ дэр эн чинь бол нөгөө хүн дээр л очиж байгаа. Байгаа байхгүй тийм. Тэгэхээр одоо монголчууд би бол одоо байнга л захидгалтай. Би нэг Японы тухай ярьж байгаа гэдэг бол Япон бол айхтархал Японыг ингэж за магтаж байна. Магтсандаа тэрний цаана би байнга монгол хүмүүсийг бодож ингэж явдаг юм аа гэж. Та бид ч одоо ингэж оюутан байлаа. Оюутан байгаа учраас одоо ингэж орсууд ярьдаг байлаа шүү дээ. Яг тэр үе чинь бас ингэж мөрөөдлийн юм хээр нь социализм хизээ бий болох ба гэж ярина шүү дээ. Тэгэхээр яг нэг Ленин хэлсүүгэн дээр байсан шүү дээ, тий? Одоо цахилгаанжуулалт дээр нэмэх нь социализм, энэ бол коммунизм гал нэг үг байлаа. За ер нь ард иргэднүүд нэг үг байлаа шүү дээ. Тэр нь юу гэхээр бол одоо ингэж одоо Германы одоо тоочноц гэж байна, тий? Тоочноц. Яг одоо тийм яг явцав. Тэгээ цаг хугацаагаач яг барьдаг. Тэгвэл технологийн юм нээч гэсэн одоо яг дүрм журман дээр ч яг яс барих тэрийг тоочноц гэж хэлж байгаа. За тэгээд Японы качество гэх тийм Японы одоо ингээл чанар гэж ярьдаг байлаа. За тэгээд Оросууд ярьдаг ус учраас Оросууд өөрсдөө орж байгаа. Оросын аразмах гэх тийм Оросын далайц гэж ярьдаг гэсэн. Ийм гурван зүйл нийлүүлж чадах юм бол одоо нэг хөлбөмбөд ярьдаг гэсэн мөрөөдлийн баг гэдэг шиг. За энэ гурван зүйлийг хийж чадах юм бол ер нь ингээл ер төгс төгөлдөр ингээл тэр нийгэмд орох юм аа гэл. Тэгэхээр бол тэр үед бол бас л нэг юу ч гэсэн бүдүүлэгч гэсэн төсөөлөл бас байсан л байгаа байхгүй. Германы ард түмэнд бол тэр тоочноц бүх юмыг бүр яг яс хийдэг нэг юм байна. Японд бол чанартай, Япон бараа чанартай гэх тийм ээ. Тэгээ Оросууд аразмах байгаа бол байгаа шүү дээ тий. Тэгээд тэр Япон чанар гэдэг дээр яриа. Одоо Япон бараа одоо бол made in Japan Японд үйлдвэрлэх гэдэг бол хааж очсон. Тий энэ бол одоос дэлхийн хэмжээний брэнд шүү дээ. Бид нар Японд очиод бараа тавар авахтаач гэсэн бид нар яг Японд үйлдвэрлэх гэдэг юм авдаг шүү дээ. Одоо чинь жишээлбэл тэр Вьетнамд үйлдвэрлэх, Хятад үйлдвэрлэх гэсэн бараа тавар Японд бол зөндөө байгаа. Гэхдээ тэд нар сайн. Гэхдээ тэр бол яг Вьетнамын ч юм уу Хятадын нутгаар Япон технологиор японочууд удирдаад хийлгээд авчирсан юм. Гэтэл Японд үйлдвэрлэх нь Япон хүн өөрөө Япон дүрм технологиор Япондоо хийсэн юм. Тийм болтол Японд үйлдвэрлэх огт гажаагүй тий хаашаач гажаагүй. Тий чанар. Тэгээд үнэхээр гоё одоо би тэр үйлдвэрүүдээр явж иж үзсэн. Зүгээр хүн болгон тийм ээ яг л ердөөсөө нөгөө дүрм технологи тийм ээ цагийн бүх юм баримтлна. Одоо энд хүртэл манай хүртэл байж л байгаа шүү дээ. Одоо тэр Япон гүр нарны гүрийг бариад тий. Одоо манай улс төрчид очиод тий наадмын өмнө ашиглалтанд өгч болох уу гэдэг. Ягаад бол PR-х гэдэг шүү дээ. Рекламдах гэдэг. Тэгэхээр Япон инженергүй 10 сар ч гэлээ хэдэн сар ч гэлээ яг тэр сар өдөртөө өгнө. Тэр бол чанар. Ягаад гэвэл тэр чинь цемент тийм ээ. Одоо 10 цаг болоод татварх хэрэгтэй бол тэр. Тэр юу бол гүүр бол 3 сарын 1 хүртэл тийм ээ байж ээж хүлээж дээр нь юмаа тавина. Манайханд яараад ингээд их гэдэг чинь ягаад бол наадмын өмнө ашиглалтанд оруулах гэдэг чинь сонгуулийн өмнө ашиглалтанд оруулах. Тэгэхээр чанар гэдэг бол яг тэр юм. Япон яс барина. Тийм. Тэгэхээр нөгөө Япон чанар гэдэг бол тухайн үед бол тэр социализмын үед Москвад одоо 40-50 жилийн өмнө бид нар сурч байхад бас төсөөлжил байсан байна шүү дээ тийм ээ. Тэр юм өнөөдөр хүртэл явж байгаа. Одоо бид нар өнөөдөр яг нүдэрээ хараад гараараа тэмтрээд энэ чанарыг яаж ч яагаад ийм болох ёстой гэдэг одоо л бид нар ярьж эхэлж байна. Тэгээд зүгээр нэг нүгэлэх тарамсалтай нь яг ийм байдаг юм ингээд хэлээд маргаашаа бид нар ийм болчих чадахгүй байна. Одоо бидэрт бол энэ дэлхийн ертөнцийн энэ түүх чинь ойлголоод байна шүү дээ. Цаг хугацаа хэрэгтэй байдаг юм аа. Та нар бол тийм ээ арчил гэдэг одоо бид нар энэ дүүрчлээсэн байна. Арчилд ороод 10 жил болоод бид нар Япон шиг болчихно гэж бодсон чинь үгүй юм байна тий. Тийм өөр юм байна. Өөр дүрмтэй юм тий. Тэр зүгээр эргээд би бодё л доо зүгээр эргээд ингээд зүгээр ингэ суумороо ороход бол өөрөө хэлж ийлсэн нэг ингээд давуу сатгаад цацдаг штэ тий. Манай олон төмөлөө мэддэг болцсон угаасаа тий. Энэ одоо юу гэдгийг
одоо нөгөөндөө муу санаагүй энэ гээл те сайн санааны одоо илэрхийлгээл одоо тэр юу хэлж штэ ер нь эцэг нь хүүхдээ гарахтаа ингэрэ тэгэрэй гэл ингээл сумуу дээр хүртэл тийм энэ одоо үзэгч штэ үзэгч байгаа хэрнээл бас сайн санаж те а тэгээд би дивжээг сонирхоод идэх байхгүй дивжээ бас энэ дивжээний бас онцлог гэж юу вэ энэ бас нэг метр гаруй өндөртэй бас өндөр дивжээ штэ богинохон зай те энэ богинохон зай тэгээд эндээс унахад бас хосолтой хатуу те энэ тухайд ер нь тэгэхээр яг л гадаад захын бүр асуудаг байхгүй. Яаж ингэж гинтэл ингэж яхад энэ дивжээгээ зөөлхөн болгодгүй, намхан болгодгүй гэх тээ. Тэгэхээр энэ бол уламжлал. За түрүү ярилцлагын өмнө бид нэр уламжлал гэж ярьж эхэллээ шүү дээ тээ. Энэ одоо тэр яг буурынх нь бол 1 м 55 см радиустай байдаг, диаметртай байдаг. Тэгээ эндээс яг унна гэдэг нь чи унахад ардталч одоо нэг зүгээр яг доор хүмүүс сууж байна үгүй. Оновчтой биш зүүрлэл хэлий. Нэг оновчтой биш баг. Ард чинь Москва байгаа учраас чи ухрах ирэхгүй гэдэг дайны үед гэж. Тэр шиг ард чинь хүн байна. Чи унаал эндээс гэмтнэ. Тэгэхээр чи урах шахал явж байгаа байхгүй. Тийм ээ? Сэтгэл зүйн хүнд нэг ингэдэг. Хоёрдугаар чи ийм хатуу тийм ээ ийм өндөр дэвжиг бид нар уламжлалаар ингэж яваад ирсэн. Тийм Японы ард түмэн ингэ барилдаад эндээс таашаал аваад тийм ээ кайф аваад энийг үзээд ирсэн. Энийг өөрчлөх боломжгүй байдаг байхгүй. Уламжлал гэдэг чинь тийм ээ. Тэгээ ялангуяа сумо бол өнөөдөр Японд бүр цорын ганц зүйл юу хэр Японыг яг тэр дунд зууны үед олон мянган жилийн өмнө байгаа чигээр нь аваад ирсэн ганц юм. Энийг яг байгаа чигээр нь үлдээх гээд маш их хамгаалдаг. Тийм. Тэгээ одоо би нэг жишээ хэлье. За манай Асааш авраг байна, Давга авраг, за Хакуха авраг байна, тийм ээ. Одоо ингээд шүүмжил дөртөөл. Тийм. Тэгээд хурлаар орж гинэ. Тий. Ингээд загнуулж гинэ. Ингээд юу яаж гинэ гэдэг. Сүүлдээ надаас хүмүүс их асуув. За манайх нэг жоохон хавчаад байна уу да цаад японочууд. Би тэгэхээр шахаад байна тий. Үгүй ээ гэж байгаа. Яагаад гэвэл те энэ авч үлдсэн уламжлалаа тийм ээ. Энэ уламжлал байж ээж тийм ээ. Одоо эргүүлээд бас монголчуудаа бодоорой. Бид нар уламжлалаа маш их алдсан учраас монголоороо байж чадахгүй шүү дээ. Тэгэхээр энэ японочууд энэ уламжлал байж ээж Япон үндэстэн дэлхийд ялгарч үлдэж байж. Тийм учраас энэ уламжлалаа байгаа чигээр нь авч үлдэхийн тулд тэр аваргуудыг тэрийг нүүр болсон улсуудыг шахаад байна, шүүмжлээд байна. Яагаад тэгвэл манай хоёр аварга яг тэр чигээр нь байж чадахгүй байна гэх. Яагаад тэгвэл тэр улсууд өлгий төгөөсөө тэр Японд төрж өсөөд ингээд өнөөдөр хүртэл байгаагүй байхгүй. Энд монгол хүн болж төлөвшчөөд явсан байгаа байхгүй. Тэгээ салхич шиг тий чөлөөтэй. Тэгэхээр тэнд очиход барилдаад ингээд тэгэхээр ингэхээр их гоё байна гэж санагдаад тэгчээд болчихгүй байхгүй. Тэгэхээр нөгөөдөл чинь болдгоо маа. Тэ? Ингээд ингэж шахаад байгаа байхгүй. Уламжлалаар нь байлгах гээд. Тийм ээ? Тэгэхээр тэр дэвжээвэл ертөөс бол уламжлал. Тэгэхээр тэрнээс унж гэмтэж ийн гэдэг бол тийм ээ? Тэр хүний одоо буруу гэж үү. Ягаад гэвэл чи өөрөө энд яаж гэмтэхгүйгээр барилдахыг чи өөрөө мэдэх ёстой. Тийм ээ? Тэгээд бүхчүүд энэ төр ярьдаг шүү дээ. Айгаал, эмээгээл гэмтнэ гэж бодохоор гэмтчихдэг. Чи зоригтой урагшаа яваад бүх юмээ хийгээл ингээд яваад хад гэмтдэггүй. Тэрийг сэтгэл зүйн хувьд тийм чи сумо гэдэг чинь зөвхөн жин булчин шүрмэс тийм ээ. Тэр юм биш шүү дээ. Сэтгэл зүй гэж асарх юм байна. Тэр юм явж байгаа. Чи тэрийг эзэмшиж чадж байгаа бол чи юу? Сумооч бүх гэж. Чи бол жинхэнэ Японы сумооч боллоо. Би бол ингэ боддоо шүү дээ. Сумо хараад ингэ боддог байхгүй. Ингээд бас нэг юм сургамж ч юм уу гэдэг байхгүй. Хүн унж болно гэж ойлгож байгаа. Унж болно. Хүмүүс ялгадаж болно. Өнөөдөр ялгаж болно шүү дээ. Гэтэ маргааш дахиад барилдахын тулд битгий битээ. Яг үнэ. Тий. Тэгэхээр ер нь бол хүн өндих бас сайхан ч гэсэн ер нь унах урлаг гэж сур тий. Яг. Би тэр ялгаад багш ер нь бол унах гэдэг бол бас урлаг. Одоо энэ дээр нэг жишээ хэлье. Одоо энэ цэвгнэм гэж Кёктинхо цэвгнэм гэж одоо Японы иргэншил аваад Ояката буюу одоо тэр сумогийн холбоог өдөртдөг хүн болж эхэлж байгаа. Тэгээ энэ дээр бол би бас хэлдэг байхгүй. Монгол хүнтэй яг Япон хүн шиг явж чадахыг цэвгэн харуулж байгаа байхгүй. Бариллаа, амжилт гаргалаа. Тэгээд цэвгэн бол ердөөс гэмтдэггүй байхгүй, бэртдэггүй. Барилдахдаа бас л нөгөөдөлтэй адилхан алцаал ингээд нөгөөдөө төрүүлсэн. Тэг төрүүлсэн алцаал ингээд явж байна. Ягаад гэвэл тэр сумогийн уламжлалт, сумогийн спорт тэр соёлыг яг ёсоор нь авч яваад гараад ирч чадчих байгаа байхгүй. Тийм ээ. Өнөөдөр ч гэсэн Японы нийгмийн цэвгэн бол тэр юу лээ бас нэг Ояката нэртэй бид нэг марчаад байна.
Яг тэр сумуугийн удирдах хүмүүст дунд орчоод шүүгчдийн дунд орчоод шүүгээд ингээд явж байна. Тэр бол их амархан гэж бодож байна. Үгүй биш. Тэр маш их бэрхшээл, маш их хатуу, шалгуур бүх юмыг даваад явж байгаа тэр хүн. Тийм. Тэгээ тэр утгаараа би бас энэ яриан дундуур бас нэг илүү юм ярьчих. Юу гэхээр за манай Хакху авраг, Муя аврагын манай хүүг одоо Япон иргэншил авах гээд ингэж явж байна. Маш их монгол хүмүүс дургуутж байгаа. Тэгэхээр би бол дотроо болж гэнэ гэж үзэж байгаа байхгүй. Яг тэгвэл яг энэ аврагын хийгээд, бүр Оякатагийн хийгээд тийм одоо хэрвээ Хакху авраг энэ даваа жуулын хүү сумуугийн холбооны удирдлагад ороод бүр удирдлагын хэмжээнд явах юм бол монгол хүнд хэрэгтэй. Монгол хүн бас одоо чадчихна гэдгийг үзүүлнэ, тийм ээ. Тийм үү. Тэгээд дээр нь өөрөө угаасаа 15 6 та хүүхэд очивол энүүгээр л явчлаа шүү дээ. Тий, одоо юм мөрөөдлөө бас биелүүлэх хэрэгтэй. Биелүүлэх хэрэгтэй. Тэр итгэл одоо Хакху аврагын даваа жуулын гаргаж ирж байгаа залуучууд толгой зөгч эхэлж шүү дээ. Маш их уран барилтаатай. Тэгэхээр чадчих. Энэ талаасаа тийм ээ. Бас өөрийгөө үзүүлээсэ. Тэхийн тулд бас нөгөө хатуу ширүүн шалгуур байж байгаа. Чи Японы иргэшил авах. Тэгвэл чамд ийм боломж ч олохгүй. Тийм ээ. Тийм тэгэхээр уламжил байна. Тэ? Та өнөөдөр тийм ээ. Тэр гар хөлөө өргөд ингээ боломжтой юм чи учраас тэр яг тэр 40 төрүүлсэн чи ямар ч хамаахгүй. Таныг юу яа? Арга хэмжээ авна. Бүх юм юу яв. Яг тэр өөрөө хэллээ шүү дээ. Манайх ингээд шахаж гэнэ, барьж гэнэ, хавчиж гэнэ монголчуудыг л ядаг шүү дээ. Тэгсэн энэ манай монголчууд ч өөрсдөө сонио. Нэг одоо туваагийн бүх ирээл нааданд барилдаад хоёр давхад дээр л амь тэмцээл тий. Бараг ингээд цэнгэл түрүүлэнгээр босч гол. Тийм байсан шүү дээ. Тий. Одоо ингээд бүгд цагаан сарын барилдаан дээр барилдахаар л тэрийг дээрээсээ бүгдээрээ л одоо тэгжид л одоо Японд жишээлбэл манайхан 4 авраг төрлөө шүү дээ. Тэгэхээр бас Японд нээлттэй байна. Нээлттэй. Тэгээд одоо чадж байгаа байхгүй шаардлага тавьж байна. Тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол зэмлж чадж байна. Тийм ээ. Тургуул оноо чадж байна. Тийм ээ. Загин чадж байна. Тэр үтгэл хэрвээ ингэх юм бол хөөн шүү гэж байгаа байхгүй. Тийм. Хакху авраг тэгж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо Хакху авраг тийм хэлээ үннээ хэлээ те. Би ингээд буруу хийжээ. Уучлаарай. Одоо ингээд явж байна. Тэгэн гут одоо эргээд Хакху авраг хүндэтгээд эхэлж байгаа байхгүй. Бүх бэрхшээлийг даваад ирдэг. Энэ ямар сэтгэлийн тэгээд мундаг аав хүү вэ? Тийм ээ. Ингээд ирж байна. Тэгэхээр энийг даваад ингээд явж байгаа байхгүй. Түүнээс тэр шаардж байгаа юу шахаж байгаа ялгууранд гадуурлах байгаа юм ердөөсөө биш. Тэр уламжлалаа хамгаалж байна. Уламжлалаа авч үлдэх гэж байна тэр японочууд. Тийм ээ. Ийм л юм байна. Та сая за юу яла? Япон саяхан очоод ирсэн. Тэр Японы эзэн хаан. Тэ эзэн хаан ч одоо явуулсан шүү дээ. Тэгээ эзэн хаан одоо хүүдээ хааны хаширыг шилжүүллээ тий. Хөдөллөө тий. Тий, ингээд энэ бас амьд байх үед нь юм болдгоо. Энэ тохиол болсон. Тий, энэ бас их сонирхолтой. Тэгэхээр шин тоол эхэллээ даа. Шин тоол эхэллээ тий. Би сая яг одоо шин тооллын нэрийг зарлах. Энэ бол бас их чухал үйл явдал байдаг юм байна. Тэгээ нэрийг зарлах 4 сарын 1-нд яг би тэнд байжсэн. Тэгээ бас одоо анхудаага Японоос бас лайв хийж энэ төр харин тий тэгсэн. Үзүүлсэн. Тэгээд аялын нэвтрүүлэг хийсэн. Яг тэр арт түмэн юу бодож байна, ямар үйл явдал болов те. Тэгээд их сайхан үйл явдал боллоо. Энд чинь ийм байдаг юм байна. За Япон улс бол парламентэд эзэн хаант ёстой юм хосолсон юм юутай. Гэхдээ эзэн хаан одоо тийм бэлэг тэмдгийн шинжтэй. Гэхдээ ерөнхий сайд нараа батлуулахдаа эзэн хаан дээр орно. Ингээд одоо ийм хаан сайд нарыг би батлуулах гэж байна гэд. Тэгээд эзэн хаан гар усах зуяад за би зөвшөөрч байна гэд. Тийм ээ. Ийм засаглалтаа орно шүү дээ. Засаглалтын хэлбэртэй. За эзэн хаан бол японочдын хувьд бол маш их тийм онцгой үзэгдэл гэдэг юм уу тийм онцгой байр суурьтай. Эзэн хаанаа хүндлэн эзэн хаан гэдэг дээр нэгтрэн бүх иргэд хүндлэн тий. Одоо бас л яг удаа ингээд бас үзэгчид биднийг бас зөвөр ойлгох бол эргээл Монгол орн дээр цулах бид нар яг нэгдэж нэгтарч байгаа нэг юм байна уу? Байхгүй болчиход шүү дээ. Тийм ээ. За нэг юм хэлээл за бид нар ийм шүү гэж хэлэхэд бүгд дуугуу ингээд толгоо годаалгаад ингээд үгэнд ордог тийм юм байна уу? Байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр Японд бол тийм юм л байна. Эзэн хааныхаа нэр төрийн дор бүгдээрээ нэгдэж ингэж чаддаг. За тэгээд тэр 4 сарын 1-нд Рейва гэж одоо шинэ нэрийг зарлахад бүх Япон хүн бодож байгаа байхгүй. Энэ нэр чинь юу вэ гэдэг. Анх удаага энэ Рейва гэдэг нэр болвол тэр Мангиошу гэж 7 дугаар зууны үед бол бий болсон шүлэг яруу найргийн антологоос тэн дотор Япон шүлгнээс авсан нэр.
Тэр бас их онцгой үйл явдал болж байгаа биз дээ. Тэгээд Рейва гэдэг нэрийг Япон залуучууд энэ юу гэсэн утгатай ингээд ойлгохгүй болж эхэлж байгаа байхгүй. Тэр дүрс үсгийг хараад хүртэл. Тэгэхээр тэр 11 цагт 4 сарын 1-нд Японы засгийн газрын хэрэглэх газрын дарга Суга гэж хүн зарласан. Тэгтэл 12 цагт Абе Шинзо ерөнхий сайд энэ нэрийн тайлбарыг хийж байгаа байхгүй. Энэ бол ийм шүлгээс гаралтай тийм ээ. Япон ард түмэн, Японы ард түмэн эв нэгдлэр нэгдэн нэгтарч тийм ээ. Хүлээлтийг өгж штэ тийм. Нэгдэн нэгтарч тийм ээ. Сайн сайхныг бодож ирээдүгөө тэмүүлэх юм бол бид нар аз жаргалтай амьдрнаа гэсэн утгаар энэ шүлгнээс авсан юм аа гэдэг. Тэгээд тэрийг сонссон японочууд дотроо бодоод тэр шүлгийг бодоод тэр шүлгийг чи харуулад ингэхээр ойлгож эхэлж байгаа. Хүлээж авч эхэлж байна. Их сайхан гэгээлэг сайхан нэр байна гэдэг. Тийм ээ. Тэгээ хүлээж аваад цөмөр баяр баясгалантайгаар шинэ нэрнээ ухтан авч байгаа байхгүй юу. Ийм үйл явц сая болж өнгөрлөө. Энийг вэ штэ. Нэг болоход энийг дэлхийд дахинд хүргэхэд бас хэцүү. Энд чинь маш их өвөрмөц соёл. Тэгээ саяын тэр Рейва гэж нэрийг Английн BBC гихэн орчуулагчид буруу орчуулаад тараацсан. Юу гэсэн гэхээр энэ дэг журмыг юм байна. Дэг журмыг одоо тогтоо их камераа дамжуулаад тогтооно гэж ингээд зарласан. Тэгэд японочууд тэр дорн засаж залруулсан л да. Тэгэхээр тэр хэвлэлийн агентлаг одоо BBC гэдэг тэр чи ирж байгаа шүү дээ. Дэлхийн нийтээр засаж байгаа шүү дээ. Би Шибуяд байж байхлаа тэр Россия юу телевизийн энэ төрөл маш олон агентлагынхаа ирсэн байсан. Тэгэхээр тэр соёлыг мэдчихэж тарахгүй хэцүү. Тэгэд бас одоо миний бас баярламаар юм юу гэхээр манай сэтгүүлчид, манай телевизх, миний фейсбુક, миний твиттер рүү энтерх ордог. Би тэр дорнд бичгэд маш олон манай монгол сэтгүүлчид миний юг хараад ингээд явж ийм лээ. За тантай одоо манай TV24 телевиз, контрол сегмент сайт, контрол онлайн телевиз холбоотой их ойрхон. Тэгээ Японтой холбоотой юм дээр яг бол Япон гэдэг чинь их өвөрмөц. Тэр нарийн соёлыг мэдчихэж тараахгүй боллоо шүү дээ. Ердөөсөө болж өгдөггүй. Тий. Ийм сайхан үйл явдал сая болоод өнгөрсөн шүү дээ Японд. Одоо ингээд шинэ нэрэн, шинэ он тоолол одоо явагдаж байна. Шинэ билетлийн зон. Тэгэхээр одоо эзэн хаан гэснээр та бол одоо юу гэдэг энэ Япон Монголын бас найрамдлын харьцаа энэ соёл тэ ер нь бол одоо энэ одоо соёлын хөгжлөд үнэтэй хувьд болж байгаа. Таны бол Япон улс бас өндөр үнэс. Эзэн хааны шагналыг танд олгосон. Энэ бол бас ер нь бол хүм болон тохиолдох үйл явдал биш. Тэгэхээр монголчуудаас бол энийг одоо хэдэн авдаг байсан, хэдэн авсан мэдэхгүй нэ. Хэдэн авсан мэд. Би 2015 онд 10 дахь хүн болж авсан. За надаас өмнө бол гол төлөв чинь сайд. Дипломатууд авдаг гэсэн баг тий. Юу за манай Думагийн содномгой. За Алмазгой одоо Япон Монгол Японы харилцаанд их өндөр хувь нэмэр болсон. Норбанцдгой одоо манай алдарт тийм уртын дууч. Тий. За нэг иймэрхүү маягийн одоо яг Монгол Японы харилцаанд бас оролцсон. За тэгээд дээр нь бас Монгол улсын бас төлөөлөл анхны одоо ерөнхий сайд багтаа Думагийн содномгой чинь Японд айлчилж исэн. За яг энэ иймэрхүү өндөр нэр хүнтэй шагнал. Тий шагнал. Тэгээ би 10 дахь хүн болж одоо 15 онд авсан. За тэрнээс хойш бол бас 4-5 хүн авсан. Одоо ингээд нэг 14-5 хүн авсан. Ер нь цөөхөн хүн авсан. Шагнал гэдэг тэр шүү дээ. Би зүгээр яг тэр шагналын тухайд ер нь Японд одоо би санаж байна. Манай нэг Адянаврын санд ажилладаг байсан Прол гэж хүн байсан. Мундаг хүн. Одоо ингээд Монголд одоо арчлалын хөгжүүлэх хүнтэй өнөр болсон. Байгал одоо ч хүртэл Адянаврын сан гэдэг. Энэ Адянаврын сангийн одоо тэр чинь юу штэ захирал Пролгойг манай засгийн газраас юунаас ерөнхийлөгч шийдвэр гаргаад тухайн үед шагнасан. Тухайн үед тэр хүчин шагнсан тухайн үед хөдөлмөрийн хөдөлмөрт болсон байхгүй. Тэгээд дуудаад шагнандаа ярьж аав гэдэг тэгсэн чинь Пролгой тэгсэн шүү дээ. Үгүй энэ манайд болохгүй гэсэн. Одоо ингэ та надад дуудаад ингэ өгч баярлж байна. Гэхдээ манай засгийн газар нэг шалах хэрэгтэй. Тэгээ засгийн газар руу юу яваад юм дээ шүү дээ. Намаа одоо Монгол улс ингэ төрөөс ингэ ийм юу шахнах чи ийм учиртай юм аа. Энийг би яах хэрэгтэй вэ? Асууж илээ. Асуугаа сүүлнүүд нь шалгаж үзсэн дараа за яах вэ шагналыг та авч болох юм байна. Гэт ингээд тэр чинь ардаа эзэн байна да. Тий. Ха? Нэг ус байна шүү дээ. Ус тэр эзнээ одоо иргэнэ мэдж чинь. Иргэн ус устаа харьяалагдаж чинь тий. Чуул гүйчэл авахгүй шүү дээ. Ийм байт юм байна тэгээ бис гадны ус. Тэгэхээр Японы шагнал дээр бас айхтар. За миний хувьд бол шүү дээ би өөрөө
Монгол улсаасаа болоод тийм шагнал мангал энэ авсан юм байдгүй. Зүгээр тэгтээ би өөрөө нэг шагнал мангал их дуртай хүн биш. Тийм. Гэтэл тэр 2015 онд үндсэндээ намайг юу ч мдэггүй байхад Японы элчин сайдаас Шимизу сайд шууд мэдгэсэн. За танд Японы засгийн газраас тань эзэн хаан тийш авах гэж байгаа юм мэдэгдээ авч яа эзэн гэдэг хааны одоо өгөхөр боллоо. Тэгээ Төмөр руу та бол таныг бүр оюутан заас мэднэ. Тэгээ таны энэ Шимизу сайд бол намайг бол мэднэ. Тэгээд хэлж байгаа би таныг бол бүгдийг мэднэ. Гэхдээ танд бол те Японы улсаас ийм одоо өгөх ёстой байсан. Өгсөн би их баяртай байна. Тэгээ би тэр үед бол маш их баярлсан. Өөрөө нөгөө нэг шагналд дургу үнийг тэгээ баярлуултал шагналд өгж гэнэ гэдэг чинь шагналын утга учир гарчаа шүү дээ. Тий, үнцэн тий. Тэгээ би бодож байгаа байхгүй. Би өнөөдөр хүртэл бол би зүгээр яваагүй юм байна. Тэ бас зүтгээд явсан нэг бол би өөрөө буруу юм хийгээгүй юм байна тий. Тэгээд тэн дээр бас явах. Одоо би үлдсэн хугацаанд тийм ээ одоо нас уртлаа хүн хөтлөө тий. Юу хийх ёстой вэ гэж бодож тэр хүнийг тэгж бодуултал ирж байгаа шагнал гэдэг бол яг ач холбогдолтой шагнал. Утга учиртай. Тэ. Тэгээд дараа нь ингээл шагналын тухай би судлаад японочдоос асуугаад ингээл ингэсэн чинь Японд шагналыг ингэдэг юм байна. Чи тэр эзэн хааны тэр засгийн газрын шагналд авах бол тэ эхлээд та энэ салбартаа тэ 50 60 одоо тэтгэвртэй гартлаа ажиллаж байгаа. Тэгээ нэг салбартаа тийм ээ. Тэгээд цөмөрөө доктортой тий. Доктортой ажиллаж байгаа. Тэгээд дараа нь таны тухай биднээс үзье. Тэгээд шагналд одоо манад бол 20 30 настай хүүхдүүд одоо медаль аваад байна шүү дээ. Тийм ээ. Тийм. Тэгэхээр тийм байд юм байна. Тэгчгээд дараа нь ингээ шагналаа өгдөг. За би тэгээд нөгөө одонгоо авчаад нөгөө одоо надад тус хүргэсэн одоо надад үргэлжил хамтарч ажилладаг улсууд дээр очиж байгаа. Японд төшүүд тий. Тэгээд найз нөхөд одоо настай хүмүүс би залуучууд би за ингээд одон авчлаа ингээд энэ очисон чинь нөгөөдөл чинь ингээ гайхаал тий. Зураг аваад ингээ манай таньдаг залуучууд нэг Төмөр Батарсан би энэ гар хүрч болох уу гэдэг. Хүрэлтэй гэсэн чинь. Бүр яагаад ингэж байгаа чи би өрдөөсөө энд гар хүрж үзээгүй. Тэр одон бол од шиг хол байдаг байна тий. Танаа хотод ч юм уу танаа сургууль тэр компани энэ төр одонтой хүн байхгүй ч байхгүй. Би одон зүүж байгаа хүн анхудаага харж байна. Тийм цөөхөн байдаг чи цөөхөн шүү дээ манад тийм. Ингээд одоо настай мундаг хүмүүс бол би эрдэмтэн профессор насаараа тухайн салбарт ажиллаад хийдгээ хийцэн бүр миний одоо бүр үнэхээр хүндэлж биширч яадаг. Тэр улсуудаар ингээд очихоор яасан ч бас тэгж байгаа байхгүй. Таны энэ хайрд энэ та бол одон тодорхойлж өгсөн чинь одон тодорхойлно гэж яагаад хэлдэг юм? Тийм хэмжээнд ховор байгаа байхгүй. Тэгээ би ингээд тэр одон авч байгаа улсууд ингээд үзэхээр бол жилдээ бол хэдэн зуугаараа зарим жилд бол мянган тэрээр авчаа. Гэхдээ тэр 130 сая хүн дотор бол тийч их цөөхөн болдгийм байна л да. За тэгээд тэр Япон хүмүүс бол тийм надтай ингээд тэр яасны дараа айгүй их тэр өмнөх байдал нь өөрчлөөд их хүндэлтэй болсон. Тэ намайг хүндэтгэл бүр илүү хүндэтгэж эхэлж байна. Одоо тэр чинь төр үнсэн учраас тэгээд би тэрийг мэдэрч байгаа байхгүй. Гэхдээ тэрийг хүндэтгэлээр яаж илэрхийлж ийн гэхээр вэ штэ. Миний ажил төрөл туслах гаа ч юм уу нэг иймэрхүү. Манайхан бол архитектарс барайл наадам хийх гал ингээд идэг штэ. Тийм маягаар биш. Тэр хүндэтгэлээ илэрхийлж байгаа нь хүртэл ондоо байна штэ тий. Ийм байдаг юм билээ. Тэгэхээр бол Японд бол гэхдээ гадаад хүмүүст бол арай ондоо байх шиг байлаа. Би ч юм бол тэр 15 онд гэдэг чинь бол нэг 57 8 настай байхдаа авч байгаа байхгүй юу. Тэгэд та их залуухаараа авлаа гэж тэр Япон хүмүүс тэгж байгаа. Тэгээ энэ медаль од медаль яадан гэхээр бүр 65-аас дээш 65 тагаа тэтгэврт гардаг байхгүй юу. 65-аас дээш 70 настайгууд авдаг. Тэгээ Япон хүмүүс ч юм бол 65 70 гэдэг бол бас харьцангуй бас залуу гэх нь цаашаа бүр настай ахмад гэж бас хэлдэг байхгүй 65 настай үнийг тий. Намайг 57 намтай ахаар ямар залуугаар авсан бэ гэж ярьж штэ. Тий, Японд одоо би сонсч ирсэн ингээд 60-аас 65 настай дээш 75 хүртэл одоо ирчүүдийн ялангуяа одоо оюуны салбарт ажилладаг хүмүүс биш үү? Одоо энэ шинж ухааны актив одоо нэг эмч тий одоо багш одоо сэтгүүлч гэсэн хүмүүс одоо энэ хүмүүс айгуу тийм оюуны чадвар нь улам нэмэгдэг гэсэн судалгааны дүн бас сонсч ирсэн. Тий одоо энэ за ер нь яриул их юм бий дээ. Яг тэр бол бас үнний ортой. За яг зүгээр бас одоо ядраад зөнөөд ингэ хүмүүсүүд ч бол байгаа зүгээр. Уурхайч биш байхгүй юу? Курс яадаг хүмүүс биш. Одоо жишээлбэл ч сая өнгөрсөн жил тэр хавдрын гэмчлэгээний талаар бас нээлт гаргасан тэр Тасуки эмблээ бас өрмөц нэртэй хүн 78 настай байлгүй Нобелийн шагнал авсан шүү дээ. Нобелийн шагнал. Тэгээд тэр хүн ирээд тэгээ хэлж байгаа байхгүй. Одоо надад бол хийх ажил маш их байна. 78 настай эрдэмтэн Нобелийн шагнал авчаад. Тэгээд ирээд Японд та одоо Японы засгийн газарт японочууд хандаж
юу хэлэх вэ гэсэн ганцхан үг хэлнэ гэж юу гэхээр шинжлэх ухаанд хөрөнгө оруул. Тийм ээ. Өөрөөр би одоо энэ өндөр настай боллоо энэ тэр баггүй зүгээр маш эрч хүчтэй хүний ярьдаг үг ярьж байгаа байхгүй. 78 настай хүн. Одоо 68 настай 65 та пенсэндээ тэтгэвртэй гараад одоо яах вэ? Би юу хийх вэ гэдэг ингээд одоо биднээс бүр илүү их эрч хүчтэй хүмүүс байгаа байхгүй тий. Тий. Юуны одоо асуудал. За Япон Монгол гэж яхаар бас би боддог байхгүй. Энэ Японы засгийн газар гэдэг одоо ингэ АБ гэдэг одоо мундаг дэлхийн дахины хэмжээний тий одоо удирдахч байна. Энэ одоо улс орноо удирдах байна. Япон бол өндөр хөгжилтэй орн. Ер нь бол одоо мөнгөнд тэмдэгтээр харахад бол йен гэдэг бол одоо ер нь бол ингээд юу гэдэг чинь хөрвдөг тий одоо валют. Тэрнтэйгээ адилхан энэ улс бол одоо хүчтэй явдаг. Тэгэхээр манай улс манай засгийн газар маш докторгүй төөрөгтэйгээ адилхан тий одоо ингээд үн ханш муутай гэдэг ч юм уу. Тэгээд одоо ингээд та бол ингээд ажиж байгаа. Манай гадаад харилцааны яам гэхэд одоо их тоглолтож байна. Сүүлийн жилүүдэд. Эрүүл мэндийн яам маш тоглолтож байна. Боловсролын салбар маш тоглолтож байна. Тэгээ хууль зүйн салбар маш тоглолтож байна. Тэгэд энэ салбарын сайд нар нь хариуцлага хүлээдэг. Ийм байдаг байхгүй. Тэдэрт нь хариуцлага тооцдоггүй. За ерөнхий сайд нь. Японд одоо жишээл одоо ингээд ярил л да гадаад харилцааны яам Японд албаны хаан удаа дараагийн асуудлаар хар тамхи зөгөөд. За тогтмол сайд бол олон удаа гадаад хэргийн сайд хийсэн юм шүү дээ. Энийг шийдээгүй байна тий. Тэгэхээр юу л да одоо энэ дээр нэг 2 3 хүчин зүйл байх шиг байна. За нэгдүгээрт бол улс төр гэдэг бол цэвэр тийм ээ маш өндөр түвшний улс төрийн төлөвшөл байх хэрэгтэй. Нэг талаас. Нөгөө талаас түрүүн бид нар бас ярьсан тийм нийгэм гэж ард иргэд жирийн сонгогчд тий. За бид нар маш айхтар байх хэрэгтэй. Одоо энийг би сүүлийн үед бол бас их нээлттэй их шууд хэлж байгаа. Хүчтэй иргэн байх хэрэгтэй. Манайхан хүлээж авдаг байхгүй. Би яатсан гэдэг. Тэгвэл танд их хүчрэг байна. Тийм ээ. Та өөрөө иргэн шиг. Та өөрөө тий хүчтэй иргэн. Айхтар байхгүй бол одоо харж байгаа шүү дээ. Бид нар улс төрчид улс төрийн намад бид нэр бол шоглож тоглож дуусчих шүү дээ. Өнөөдөр Монголд байна шүү дээ. Цогтой Баатар сайд хариуцлага өрөөд огцрлоо гэхэд гадаад харилцааны яам тэр чигээрээ байна нэг хэсэгтээ. Яагаад бол одоо бид нар тим яамтай, тим төрийн албатай, тим ард түмэнтэй болчиход байна. За энэ бол зүгээр хатуу үг шүү. Намайг сонсож байгаа хүмүүс бол их бодож бас өөр ойлгоор. Яагаад бол манайх нийгэм тэр чигээрээ тим болцсон, улс төр юм болцсон учраас өнөөдөр Япон шиг нэг сайд огцроод бүх юм юу яадаг юм байхгүй. Зөвхөн яг тэгээ эргээд Японоо ярил л да. Одоо сайхан жишээнүүд байна. Улс төрчд алдаа гаргаж байна. Төрийн албад бас алдаа гарч байна. Маш хурдан засч байна. Маш хурдан зөв замд буцаагаад оруулж байна. Яагаад гэвэл тийм засах, зөв замд нь оруулах нөхцөл байдал, тийм нийгэм, тийм төлөвшөл тэнд байна. Одоо жишээлбэл шүү дээ. Би ерөнхий сайд бол одоо хэд удаа ингээд ерөнхий сайдыг ингээд хийгээд явж байна. Тэгээ ингээд харагдаг байхгүй. Сайд нь асуудалд орохоор за ингээд айтайхан ингээд болох гээд ингээд оролж байна. Болохгүй байна. Нийгэм иргэний нийгэм хүлээж авахгүй нийгэм. Тэгэхээр ерөнхий сайд өөрөө гарч ирэл тийм ээ. За манай энэ сайд асуудалд холбогдлоо. Би сая ярьлаа тийм ээ. Та бол сайн хүн, танд би итгэдэг. Та наад асуудлаа шийдчихэд эргээд би сайдаас нь чөлөөлчлөө. Тэгээ явуулчихсан. Тэгэхээр одоо ард иргэдээ. Тэгээ сөрөг хүчээ. Би одоо чөлөөлсөн. Хараараа би бүдээс хойшоо шинэ сайдыг томилно. Тэгээ шинэ сайдыг томилж. Нэг өдрийн дотор тэгээд асуудал шийдэж байна. Тэгээд тэр бол асуудал шийдээд тэгээд дуусчих юм биш. Цаанаа бол нөгөө сайдтайгаа хариуцлага тооцож байгаа. Нөгөө сайд нь яагаад ингэсэн тэр юм явагдаж байгаа. Энийг дахиж ийм гарахгүй тул бид нар яах ёстой тэр юм явагдаа л. Тийм. Ийм сайхан орчин, ийм айхтар нийгэм тэнд бий болсон байна. Одоо ингэж л хэлэхээс өөр арга байхгүй. Тэгэхээр бид нар Монголдо яах ёстой гэхээр одоо тэр улс төрөө төлөвшүүлэх хэрэгтэй байна. За энэ одоо ардчилсантай мардын намын удирдлага, үеийн удирдлага. Зөвхөн энэ байгаа одоо байгаа энэ дарга нар те ингээд бүх юмыг шийдэж чадахгүй шүү. Дээр нь би зүгээр хатуу хоёлын дахиад хэлье. Ард иргэд бид нар өөрсдөө боловсралтай байхгүй болохгүй байна. Өөрсдөө айхтар байхгүй болохгүй байна. Тийм ээ? Хаана одоо бид нар өнөөдөр бол биднээсээ тоглож шít. Бидний дунд бол нэг худлаа мэдээ цацаал биднээсээ ийш тийш гүйлгэж байна. Бидний дунд шал ондоо юм яагаад биднээсийн өмч хөрөнгийг идэж байна. Тэгэхээр бид нар өөрсдөө айхтар байхгүй болохгүй. Өдөөсөө ийм л юм байгаа. Японочууд өөрсдөр айхтар байж иж
Тийм ээ. Хэрвээ асуудал тарихт холбогдсон хүн дэвших гээд ирэхэд нэгж та асуудалд холбогдож ирсэн шүү дээ. Тэ? Таныг бид нар сонгохгүй ш гэж шууд хэлж байна. Тийм ээ. Тэрийг сонгохгүй байна. Тийм ээ. Одоо би дахиад нөгөө сумо гэдэг юутайгаа ингээд холбоод ярив. 2000-ад оны ихээр тийм сумо ч асрах юм болсон шүү дээ. Тэнд бүх хүүхэд нас барсан. Тийм ээ. Тэнд бүр зөндөө юм болсон. Барилдаан давааг үнэлдэг юм болсон. Тийм. Тэгэхэд Японы ард түмэн яасан? Үцгээ байчиж байгаа байхгүй юу? Үцгээ байх гэхээр чинь орлого болохгүй болохоор оршин тогтнох аргагүй болж байгаа. Тийм. Үцгээ байхаар нөгөө тэр сумогийн удирдлага тэр авраг арслангууд тэд нар тэр холбооныхон биш ичиж байгаа байхгүй юу болоо бид нар чинь ард түмний үнд ийм болцсон юм гээд. Нэгдүгээр. Хоёрдугаар дээр нь тэнцмэс засгийн газар нөлөөлөө тэн дотор ч юм байна шүү дээ. Настаа прокурор байсан, өмгөөлөгч байсан, хуульч байсан настаа хүмүүс ороод удирдлагын дотор зөвлөлт дотор нараад ажиллаж байгаа байхгүй. Тэгээд тэр холбоог засаад залруулаад өнөөдөр сайхан болгочихж шүү дээ. Тийм ээ? Хамгийн гол нь ард түмэн хүлээж авахгүй гэдэг илэрхийлээд байгаа байхгүй. Тийм хэмжээний өндөр түвшний иргэний нийгэм тэнд байна. Тийм нийгэм байхгүй бол биш үү? Монголд бол шүү дээ засрахгүй. Одоо бид нар тийм л юм руу орчоод байна. Одоо жишээлбэл бодъё л да 2020 оны сонгуулиар одоо манай ан заавас махан ч гэсэн тодорхой хэмжээгээр орно. Энэ гурван намыг одоо үзэгч болгоч хэл доо. Тэ? Хариуц тооцоо. Тэгэхээр бас нэг л бодох нэ тэ? Тий. Одоо бодох хэрэгтэй байхгүй. Зүгээр ингэж хүлээж хагаад одоо бол би бодохдоо ингэж л бодож байна. Энэ өөрчлөлт саяхан би хэллээ тийм иргэний хүчтэй нийгэм гэдэг маань зүгээр нэг тэдэн төрийн босоо байвал гарч ирэл жагсаад ингэхийг хэлээгүй. Иргэд өөрсдөө маш их өндөр түвшний шударгаар тий бодитойгоор болоогүй цагт байна шүү дээ. 2020 онд бол шүү дээ өмнөх үйл явдал бүгд давтагдана. Надад бол би тэгж л харж байна. Нөгөө л хэд гарч ирнэ, нөгөө л хэд юугаа өгнө, саналаа өгнө. Засаглаа өргөжлүүлнэ. Өргөжлүүлнэ. Тэгэхээр энэ бол юу гэхээр одоо болохоо байгаад ингээд дууссан гэсэн үг бол биш. Өнөөдрөөс эхлээд бид нар өөрсдөө өөрчлөгдөх ёстой. Тийм. Одоо сая юу яаж энэ электрат гэдэг нэг хөдөлгөөн гарлаа. Тэнд одоо Баабар энэ одоо намайг оруулчих. За би орлоо. Тэнд очиод ингээд ярьлаа ингээд. Тэгэд би яахаа өрөхөр зөв хүнээ гаргацгаая гэдэг. Би ингээд зөв хүн хайлаа. Одоо заа чи нөхөр 5-6 хүн орж ирэх шүү. Олж ирэх шүү. Баабар энэ хэлж байсан. Хайсан гэсэн би байхгүй нь олдохгүй нь. Яагаад? Яг нэрээ дэвшүүлчих. Тийм ээ амбицтай би нэг хийгээд өгөх чадaltaй, мэдлэгтэй тийм хүн олдохгүй. Нөгөө хүмүүс нь байгаа. Чи нэрээ дэвшүүлэх үгүй. Би тийм юм явахгүй. Би тэгээ цаг алдмааргүй. Тэгж штт. Тийм ээ. Одоо бид нар бодохдоо бол за энэ нэг муухай юмнуудаа оронд чадaltaй хүмүүс одоо гаргамаар байна гэх. Тэг гарах хүн чинь цаана байгаа ч гэсэн явахгүй байна. Тэхийн тулд тэр чинь биш үү? Амь насаа зориулна, цаг хугацаагаа зориулна, тийм ээ. Зөв амь насаа гэдэг нь бол хамаг хүчэл гэсэн үг шүү, тийм ээ. Үхэн гэсэн үг шүү, тийм ээ. Тийм ээ. Бүх юмаа золиослно. Тэхийн тулд тийм ээ. Гарчаад яагаад чи юу л да чи чадна штэ чи чи мундаг хүн штэ хэрэг. Надад ажил маань хэрэгдүү нэгдүгээр, хоёрдугаар тэд намайг гаргахгүй. Тэгж хэлж байна. Тэгэхээр бид нар биш үү? Яг нөгөө зөв хүнийг гаргах гэж зөв хүн нь одоо ирж өгөхгүй байна. Ийм л болсон байна. Тэгэхээр бодит байдал яг ийм биз юм та. Одоо тийм манай Монголд ч ингээл өөрчлөлт хийхдээ нэг тиймэрхүү одоо дээр нь одоо төмний дамжраад бас юм яг адилхан Бааврын электроттай адилхан бас ингээл яваал. Тэгэл энэ харахад маш олон хүмүүсний манай Монголд нэг муу юм байна. Ийм болсон байна. Үл идэх уур амьсгаа их бий болсон байна. Бүр бий болгоцсон тий. Хоёрдугаарт нь шүү дээ тийм готрон үзлгээд. За ийм хоёр юм л одоо нэлээд орж ирсэн байна. Энэ их хортой. Одоо тэгээ яг үнэндээ бол давхаас өөр байхгүй. Тэр би түрүү хэллээ шүү дээ. Бүх юм дууссан ингээд хайж болохгүй. Бид нар тэмцгэл ёстой, босгол ёстой тийм ээ. Зүтгэл ёстой тийм. Одоо ийм л юмд орчоод байна. Нэг талд бол улс төрөл төлөвшөхгүй байх битгий л бүр муудж байна. Нөгөө талд энэ улс төрийн чинь бид нар гаргаж ирдэг ард иргэд бид нар чадахгүй байна. Тэ хариуцлагагүй байна, сул байна тий. Сонголт энэ төр. Одоо за магадгүй 2020 онд за би нэг хайж байж гал одоо нэг ганц хоёр эмэгтэй хүн төр олсон бүр дайчин айгүй мэдлэгтэй тийм. Тэгээ тэр үнийг би ингээд гаргаад ингээд бид нар электрат хөдөлгөөнөөр нэр дэвшүүлээд гаргана. Тэгтэл тэрийг саналаа өгөх нь үү гэдэг юм явж шít тий. Мэдэхгүй энэ хэм мэдхийн наа чинь юу чаддгийг чинь эсвэл очиод манай нутгийн тэр байна. Манай аймгийн тэр байна. Тэгээ өө манай гоё бүх өстой авраг айгуу юу энэ нөгөө юу шүү дээ нөгөө манад нөгөө тэр юу өгсөн нөхөр мөн шүү дээ нөгөө ягаа мөнгө өгөөд явсан. Ингээд дугуулах юм бол тэгэл дуусаа. Тийм учраас тэр нутгийн гэдэг муухай үзэл байна. Тэр нутгийн хүүхэд манай авраг тэгээ манай гавьяат те тэрийгэ болох хэрэгтэй. Ядахна тийм ээ. Одоо нэг юу байна шүү дээ манайх ингээд нэг
энэ бөхчүүдэд одоо ингээл яг ингээд нэг дэлхийн олимпиад авар болсон гэдэг сар болгон өгөөд байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ өөр улс орнд бол ийм шиг байхгүй. Нэг удаагийн шагнал. Нэг удаагийн үнэлгээ тий цаашдаа өөр асуудал. Яг тэр дэмжиж явчихдаг. Хятад ч гэсэн тийм байна, өөр орнд ч гэсэн юм. Японд би харахад яасан чинь нэг өөр юм дэмжиж байна. Тэгсэн чинь Японд төрж байгаа эмэгтэй хүмүүс шүү дээ. Япон иргэнийг одоо Япон улс үлгэж авах та тэр ихэд $15,000 өгч байна. Энэ харин өөр юм биш үү? Тэгэхээр одоо ирүүл иргэнийг хүлээж авч штэ. Тэгэхээр хараа дахиад нөгөө Японд ямар Монгол ямар гэдэг юм уу гэж штэ. Бид нар мөнгө төлж байна. Иргэн авахд бол. Тий, юу вэ штэ. Японч нөгөө өөрийнхөө нийгмийн байдлаа харчхаад биднэрт юу хэрэгтэй вэ гэдгээсээ юмаа эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр тэр тамирчдын шагнал дээр ингээ ярихад л одоо үнэхээр дэлхийн аварга болоод олимпиад аварга болж байгаа манай тамирч сайхан бид нар ч нулимс туслуулаад баярлаад ингэдэг. Яг тэр шагналыг юу бол зүгээр сэтгэл хөдлөлөөр л хийсэн юм шүү дээ. Би бол тэгж л бодож илбэгдэж ерөнхийлөгч бол зүгээр сэтгэл хөдлөлөөр л хийсэн. Тэгэхээр чи сэтгэл хөдлөлөөр хийнэ гэдэг чинь их хортой байхгүй. Тэгээ одоо ингээл төсвөр нь харахаар нөгөөдөлдөө сар болгоно юм өгч чадахгүй л байгаа гэсэн шүү дээ. Сар жилээр нөгөө мөнгө авч чадахгүй л байгаа. Тэр чинь одоо тухайн Монголын би түрүү хэллээ шүү дээ. Нийгмээ харж байгаа шийдсэн шийдвэр гаргасан шийдвэр биш л байх бод. Тэр хүмүүсийг дэмжих ёстойг бол дэмжих ёстой. Тийм ээ? Тий. Төрөөс дэмжих ёстой. Бодлоор. Гэхдээ гагцхуу яаж? Тэгэхээр шинэ тэр эрүүл шийдвэр байх ёстой. Оновчтой шийдвэр байх ёстой. Тийм ээ? Тэгэхээр энийг эрүүл оновчтой шийдвэрийг ямар улс төрч ямар удирдахч гаргах вэ гэвэл ухаантай нийгмийн бүхэлд нь харсан өнгөрсөн бодоод ирээдүйн цагийн юм өргөн хүрээнд хардаг тийм хүн гаргана. Тийм хөдөлгөөнд гарах хэрэгтэй тий. 3 цагт наа харж чаддаг. Тэгэж боддог хүн гаргана. Тэгэхээр тийм лидер, тийм манлайлагч, тийм улс төрч Монголд төрөхгүй л байна шүү дээ. Тийм ээ. Тэгээд дандаа л сэтгэл хөдлөлөөр ч юм уу эсвэл яард сандарч ямар нэгэн юмыг нууж хайхын тулд гаргасан шийдвэр нь сарын дараа, жилийн дараа биднэрт бол хүн тусч шүү дээ. Тийм тэгж л хэлнэ. Тэгэхээр Япончууд бол тийм л байдаг. Тэр юунуудаа одоо тэр Японд одоо манад хөдөлмөрийн баатартай ч юм уу гавьяаттай дүүцэх юм шагнал байдаг. Цөөхөн тамирчид авдаг шүү дээ. Үнэхээр одоо жишээлбэл чөлөөтөөр ихтэл одоо тэр олимпийн ард төрүүлсэн. Аврал усан тэр Ичо Каори тэр авсан. Тэ? Тиймэрхүү л цөөхөн л хүн авдаг шүү дээ. Тэ? Тэгэхээр ч л одоо харьцуулж ойлгож болно тийм ээ. За та бүхэн ингээд ярилцсаг. За их олон сэдвээр ингэж үсчиж ярьлаа. Гэхдээ би бол бас Япон орны тухай, Япон хүний тухай, Япон соёлын тухай бас зах цухаасаа ч гэсэн бас нэлээд ярилцлааж бодож байна. Тэгэхдээ бас нэг ийм сүлд нь би хэлье. Тэгэхээр одоо би бол уртаашаа удаан хугацаанд ихлээр тийм түрүүн би хэллээ яа 10 сар л Японд байсан хүн шүү дээ. Тэгээд миний одоо Японы тухай Япон хэлээр те надаас бол маш их өргөн мэдлэгтэй, маш их сайн мэддэг залуучууд их олон бий. Тийм учраас би одоо Японыг төгс мэдээд Япончиг бол тэр чигээр нь мэддэг хүн биш байхгүй. Би бол тодорхой хэмжээнд нэг жоохон мэдээлэл цуглуулдаг. Тэгээ өөрөө жоохон тэр мэдээлэлд ирэх ажилдаг. Өдөр тутам юм сонирхож уншдаг. Тэрийгээл хүн амьтанд хүмүүст ярьдаг хүн байхгүй. Энийг бас манай үзэгчид бас ялгаж салгаж ойлгороо. Тэгээ сүүлийн үед над руу хүмүүс хандаж байгаа. Японыг бол бүх юмыг мэддэг гэж над руу хандаа арай тийм биш үү гэж хэлмээр байна. Бас хэлийг яхаарсан бас соёл руу ордог, түүх рүү ордог, уламжлал руу ордог. Тэрийг мэдчихэж бас орчуулдаг учраас бас хүмүүсээ таньдаг учраас тийм. За ингээд өнөөдөр таныг студид хүрэлцэн ирж камтад оролцсон баярлалаа. За баярлалаа. Таныг бодож ин таны одоо хийж байгаа та одоо маш олон залуучдаа бас Японд авч явж байгаа. Бас тэд нар бас юм үзэж хараад нүднээс ирэхэд бас шинэ өөр иргэд бас Монгод бас бий болно төлөвш. Төлөвшөж байгаа шүү. Тэд нар дамжаад маш олон хүнд бас юм хүрж байгаа найдаж байна. Тэгээ одоо жишээлбэл сая би тэр эзэн хаан шинээр суудалтаа суусан тухай бас бичлэг хийгээд аялал хийгээд явахдаа залуучууд уулзсан. Тэгээ би нэг баярлсан. Тэр халуун сэтгэлийнх ингээд хөдөлгөөн өрнүүлсэн. Тэн дээр ярилцлагыг одоо бид тэр аялын нэвтрүүлгээр гарч байгаа. Нэг охин ярьж байгаа байхгүй. Би одоо Японд ирээд 2 жил болж байна. Намайг Японд руу анх ингээд Монголоос явхад манай хамааталсад найз нөхөд очиод монголчуудтайгаа бити нөхөрлөөр бити уулзраа гэдэг. Яаж байгаа гэсэн чинь чамд гай болно шүү гэж хэлсэн. Тэгээ ирээд би энэ халуун сэтгэлийнх ингээд төлөвлөгөөнийхөө ах нартаа найз нартаа ингээд танилцсан чинь эсэргээр би энэ 2 жилд 5 жилд мэдээргүй юмыг би мэдчихлээ гэдэг. Тэгээд тэр ах оюутан тэр бүсгүүд охинд хэлж байгаа байхгүй. Би бас хэлж ийсэн эрэхтэн те.
чи ганцаараа явж болно. Ганцаараа явхад бол чи юм үзэн амьдрна. Гэхдээ хол явахгүй. Тэр бол шүү дээ. Яг Япон философи байхгүй. Өөрөөр хэл тэнд байгаа Монгол залуучууд одоо яг Япон маягаар амьдарч чинь Япончуудын сайн юмыг биедээ цус. Тийм учраас бид нар чамд туслана гэдэг. Тэгэхээр тэр охин хэлж чинь одоо 2 жилийн дотор би 5 жилийн дотор мэд хэмиг мэдчихлээ. Тэгэхээр хол явах зам нь нэгж гоё байгаас энэ яриа сан. Тэгэхээр залуучууд бас өөрчлөгдөж байгаа. Тийм ээ. Одоо хошин тий хамтарна. За танд баярлалаа. За баярлалаа. Таны ажил амжилт хүсье. За баярлалаа. За энэ хүрээд комитет хамтран өндөрлж өнөөдрийн зочноор Япон судлаач, Япон хэлний орчуулагч Төмөр Баатар оролцлоо. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай үзэгчтэй. Сэндийн энх бат. Контрол комендатор нэвтрүүлэг. Лав гараг бүр 20 цаг 30 минут.